Өртөө амьдрал хамгийн амар юм баггүй. Яа. Тэрнээс өртөө байснаас өргөө гуйлагч юм байсан дэр мэдв. Өртөө баян амьдралсан өргөө гуйлагч юм байсан дэр яа гэж үний. Баян явж байгаа. Газрынхаа хоёр холын сайн гадралж байгаа. Энэ харангуйтаа энэ холоо энэ ойрхон. Аль ойрхоныг харж хагаад явуултыг. Үнийг л амьдрал төө. Тэрнээс би юуг нь нот юм. Энэ дээчүүд гэсэн хараг ямаагүй шүү дээ. Юуг нь нот юм. Тийм үү? Тийм шүү дээ тий. Хатны амьдрал тийм сайнгүй л шүү дээ. Тийм сайнгүй. Айгүй муу. Нэг л нам ярьсан, нэг л нам ярьсан болоод байгаа. Тийм нам, ийм нам гэж бодлоо. Шалаараа тэр намаа тэгж хөөлөө. Энийг ингэж энэ намаас ингэж хөөлөө гэж боцаад солиороод балаа юм. Өөрөөр явах сайн. Чаал тийм би нэг ажилгүй ядарч чинь зүдэрч чинь гэж ядарсан зүдэрчнээ гайхаа. Тийм байхгүй шүү дээ. Нэг хүний ч амьдарч байгаа юм шиг би нэг тийж ядарч чинь би нэг ингэж ядарч чинь гэж янз бүрийн яриа тийх шаардлагагүй. Ингээд амьдрах гэж. Одоо баярсахны юутэй хүн одоо имчилгээ хийлгэж байгаа мó юу? Имчилгээ угаасаа нөөс сэтгцийн юуны дансанд байдаг хүн байна. Хяналтанд эмчийн хяналтанд байдаг хүн баггүй. Тэгээд ерөнхийдөө би хаана муудвал тэнд нь хэвтүүлчихдэг. Тийм юм байна. Тэ би өөр юм баггүй. Би хаана бүр босоогоо муудаад ирвэл хэвтүүлчихдэг. Сүүлдээ болцсон юм уу? Ер нь олон жил болж байгаа. Юунаас болчих вэ? Яг нэг ядарга. Одоо нэг ажил хийгээ тажуугаар нь оюуны хөдөлмөр ихлээд их хүн ядаргаанд орно. Тийм юм болсон да. Юу ямар ажил хийх гэсэн үг вэ? Наран туулмууд захмахтар 8 янз бүрээр хийдэг байсан. Хуваараа тэгээд хажуугаар нь оройн сургуулаар бас нөө яваад сурж агаад оюуны ачаалд ороод тэгээд нэг хар ажил хийж байгаа юм чи ядарна да. Тийм. Оройн тэгээр оюуны хөдөлмөр ихлээд өдөр нь болохоор 8 гээд ингээ хуваараа явчихдаг. Тэрнээс болоо яа. Ямар ч нойргүй байсан уу? Тийм тэгээд одоо тэнгүүтээ наадсан нэг ачаал нэг тэнгүүтээ тийм бичихгүй. Тэгээд одоо энэ байна. Ингээ одоо ганц тухай аваад явдаг. Зөндөө одоо хүмүүс илдэг юм байлаа шүү дээ. Тэгтээ. Одоо энэ чинь архиуд хүмүүсийг чи сурвалжлаарай. Бүх бүх юмнууд нь бүх хуран муран тасарсан амар хүмүүс зөндөө байгаа. Гар ураг болсон. Дандаа арх угаад үйл хөлдсөн хүмүүс байгаа. Тэднийг бол би хараад арайс архиун биш архиндаа уулгаад өөртөө ийм болчихтэй л гэж бодцоо. Тэр л арай арх уух биш архиндаа уулгацсан гэсэн. Уулгацсан гэсэн. Тий ухаанаа алдсан гэсэн. Ёо нуух юм ерөөсөө. Бидэн батангууд яг. Ёо тийм бас худлаа яриад яах вэ зүгээр тасарч масарч исэн үйл байсан. Тэгэхээр дулааны үйлээр тасарч исэн бас санаатай. Ууж исэн юм байна тийм үү? Ууж исэн. Ганц нэг удаа ууж үтсэн. Тэгсэн чи яасан гэж тасарсан. Тасраад годом тасарч унсан бүү. Тийм юм болсон. Тэгээд нэг сэргсэн чинь. Тэгээ нэг сэргсэн чинь яах вэ? Таньдаг айлын хүмүүс миний тэрэгтэй юм нар хашаанд оруулмаар болсон. Тэгээд намайг ирж авмаа гэж утсан. Тийм. Тэрнээс хойш би хашаад юу суух байсан. Сайс болоо. Ер нь ингэ тасарч хүүтний үйлрэл уулах юм бол тэгээд унтаагаараа хөлдөөд өгөх юм байна. Тийм шүү дээ. Тийм учраас нэгсэндээ өөр өөрийгөө хорлож ийн л гэх байхгүй. Үйлдэл мэдэхгүй тийм ээ. Юу болж байгааг үйлдэл мэдэхгүй тэгээд өнгөрөө. Тий, юу болж байгааг мэдхгүй тэгээд тий нэг мэдэхэд нэг өглөө болоход би өгцсөн байна. Ард үлдэж байгаа хүмүүс хэцүү үстэй. Тийм шүү дээ. Тэндээс нэг тийм хүн хөлдөөд өгцсөн байна гэл ингээд зургатаар гаргал ингээд. Янз бүрийн болоход хэцүү үстэй. Тий, ялтаа тийм шүү. Тэгэл одоо тийм хувцастай тийм насны хүн болцоо гэл ингээд. Тэр дүүргийн нутаг дэвс хэрэг ингээд ийм шуудатай мөрцөн ингэж явсан гэж юм. Бичгээр гаруулаа. Юггүй үстэй. Яа. Би 10,000 сасаж юу байхгүй. Баярхан да. Гуйлагч ч гэсэн нэрээ. Манай хаалгыг нүдэд шинч надаас мөнгө нэх тийм байхгүй. Өргөө амьдарч байгаа. Тэр нь л хамгийн гоё. Өртөө амьдрал хамгийн амар юм байхгүй. Яа. Тэрнээс өртөө байснаас өргөө гуйлагч юм байсан дэр мэдв. Өртөө баян амьдралсан өргөө гуйлагч юм байсан дэр. Бичин гоё байхгүй. Та ядаж тайван шүү дээ. Хоногийн хоолыг байлгад гараа яваад хоногийн хоолыг олоо л. Тийм л амьдарч. Энэ хоёрыг авах уу? Авнаа. Энэ ингээд дайруулад ингэчихсэн гайгүй юу? Зүгээр энэ бүр харин бүр оврон багсаа бүр юм.
Тэгээ та тэгтээ ер нь лааснуудаа дивсч авдаг юм уу? Тэр чигээр наваад. А тийм би одоо хүнтэй явж байгаа болохоор дивс дивсээ дуудаад яах вэ? Аа зөө. Хүний хүндэлсэн. Энд чинь тань ажилтаа юм. Наа чиг ямар ингээд газар шагааж явна. Хаач бүр их яаруу ажилтаа явсан шүү дээ. Одоо гэрлүүгээ яараад. Галын төлнөгээд байгаа тий. Тийм гал хөшөнд төлж өгнө. Атосонод хамаагүй 2 3 шуудаа тийм аа. Бас тэр шагаад байдаг. Ой наа юунаас чинь наанаас янз бүрийн ноч юм шүүс мус гойчихгүй дээ шуудаа савтай юм байна. Тэгээд бас цагнаад байдаг. Юу яа. Та тэгээд автобусын дотор аваад орчдөг юм уу? Тий автобусаар аваад. Тэгээд ерөнхийдөө нэг шуудаагаар нь аваад явах. Тий нэг шуудаагаар авч явахгүй. 2 3 шуудаагаар авах чинь зүгээр тэр шаашт. Оо юу вэ? Хичээний тэр биш өндөрөөд гараа гэж. Яа тийм бэ тий? Бидний амьдралдаа танилцж байгаа юм чинь тэгэл Зүгээр шүү дээ. зүгээр л дээ. Та гэхдээ намайг бас сайн мэдэхгүй. Би ч одоо олон хүнтэй олон контент хийж олон уулзж байгаа юм шүү дээ. Яг бод амьдралын чийг нь төв байхгүй. Тэгэхгүй болохоор энэ дээчүүл чи юм мэдэхгүй шүү дээ. Ядуушуул нь яаж амьдраад байгаагаа мэдэхгүй байгаа шүү дээ. Чи одоо нэг л их том дээгүүр юм ярьсан. За яах вэ? Зүгээр. Зүгээр. Түрүү би танд өгсөн болсон. Энэ ч уугаа юм. Энэ чи гоё юм шүү дээ. Би өмнө нэг хүмүүст нэг ус P2 барьж яваад алиг нь авах уу гэж сонгуулдаг контент хийсэн. За. Тэгэж яваад пявын авч байгаа. Пявын аваадсан. Тэгээд дандис руу ингээд тэр нэг хараагүй хүн чинь усыг нь аваад тэр чинь уухгүй их нэртэйгээ тэр хүн чинь тэгээд миний контентэнд орсон байхгүй юу? Дүү. Тийм тэр чинь нэг сар тийм юм бэ. Тий тэр чинь 7 дугаар хороо хавцаа амьдрал юу хаа. Тэр авдалт харсан. Юу байшаахаа би танаас нэг сонир юм ярих уу? За би нэг тэр дандисэр ахыг олцоод яг нэг ингээд олох хүчтэй би чинь бас 3 4 хоног алхсан байхгүй юу? Зүү. Тэгээ алхаад өстой эхний 3 хоног тасрахгүй алхсан. Одоо бол ингээ бас муу санаатай машина ойрхон тавьчаад ингээ яваад байна. Тэгэхэд бол ямар ч машингүй өстой шууд шувтаа алхчихсан чинь хөлийн уулын цэвэр үсгчдэг юм байна. Тэгдий. Бүр одоо гоцлмуутай бол бүр хуруу үрд цэвэр үсгдэг. Одоо баярсайхан ахыг одоо нөгөө ингээл 2 дахь түүхийдээ түүгээ явж хахад нь за арх дарс ууснаас гадна одоо дээрэмдэх, дээрлэх тийм байхгүй. Гайгүй юу? Байдаг. Биш нэг хүн дээрлэх бодож. За. Дургүй их юм бол бас л гар зөрүүлнэ шүү дээ. Юунд нь дээрлэх үү гэдэг. За болоо. Тэгэл ийм ажил хийж байгаа. Хажуугаар нь бас тэгээд яндан муу сайн хийн биштэй. Яндан хийдэг юм уу та? Яндан хийнэ. Одоо би чамд материал багж янз бүр юм үзүүлсэн. Нэгэн төмрөөрөө? Нэгэн төмрөөр хийн. Зузаан төмрөөр чинь бүр зузаан орос хөргөчний төмрөөр хийн. Зөө. Тэгээ бүх юунууд нь байгаа. Хийцэн яндан ч хүртэл байж байгаа үзүүлсэн. Одоо яндангууд дороо зарагдж байгаа. Тэгээд зараа дууссан. Одоо ганцхан яндан болчихсон байна. Тэгэл зарим нь энд тэндээс бас авнаа. Ер нь авна. Хуучин төмрөөр авна. Хуучин төмрүүдээ л авна. Тийм. Нэг хөргөчнийг 5000 авах жишээ нь ил. Хөргөчний гэр. Тий хөргөчний гэр. Одоо энэ мотор цоор шатцсан, цэнгэн дууссан тийм ээ. За. Пирамиран дууссан хөргөчийг хүмүүс яадаг шээ. Зарим нь зардаг, зарим нь хог руу хайд юм уу? Зарим нь хог руу хайсан би тэр төрж очиод аваад тэргээр хийдэг. Зарим нь зардгийн, зарим нь 5000-аар зардгийн. Тэр хүмүүсээс худалдаад авчдаг. Та чинь тэгтээ тийм хөргөч өдөгч энэ харагдах юм бол төмрийн салгах юм байна. Тэнд нь тий. Төмрийн салгаад. Байгаа газар тий. Тий. Шууд салгаад байгаа шүү дээ багчтай. Шууд хуулж яваа ламархан. Амархан уу? Амархан. Хүн ер нь өөрийгөө доош нээж болохгүй шүү дээ. Тийм шүү дээ. Би ч өөрөө жолоомолоод өгсөн бохгүй. Тэгэл одоо энэ хавраас порбокс гэж байгаа мөнгө цуглуулсан байгаа. Тийм үү. Овойд нь сая төгрөг цуглуулсан. За. Одоо 6 сая 500. Одоо 6 сая 500 болж байгаа. Яасан гоё. Охиндоо өөрчлөлт сая төгрөг өгсөн. Та тэгээ орж ирсэн порбокс авах юм уу? Явж ирсэн. Явж ирснийг авна уу? Тэгвэл орж ирснийг дийлэхгүй. Манай 6 сая маяар бол 2008-9 оны порбокс нэг хүн зарна гэжсэн. Би тэр хүний өсний дагавар дугаарыг авдаг гэж бодож ирсэн. 2000  son 2008 оны порбокс 6 сая зарна гэдэг байжсэн үгүй. За. Тэгээ намайг хөргөж өгсөн. Та болол та одоо яндангаа хийгээд. Тий. Хажуугаар нь юмаа түүгээд түүхэд дээрээ тушаачаад яваад. Бөөмөн ингэж ганц нэг шуудагаар явахгүй шүү дээ. Олон шуудагаар нь авч үнэхээр аюу ашигтай болж байгаа. Тийм байна. Тэгж бодоол. Жолооны хугацаа дууссан байгаа тэгж байгаа болно. Жолооны өмнөхнийх нь үү? Тий. Ингэж байна. Баярсайхан ах маань за контент үзэж байгаа одоо үзэгч нартай одоо баярсайхан ах маань ер нь бол одоо жолооны өмнөхтэй айл эрт жолоод өгсөн юм байна. Тэгээ ер нь бол нэг машин авах гэсэн бодолтой мөнгө цуглуулаа тий.
мөнгө цуглуулад явсаар хагаад одоо нэг 6 сая төгрөгтэй юм тий? 6 сая 500. 6 сая 500 цуглуулсан байгаа юм. Тэгээд хавраас нэг машин авнаа гэж өөрөө бол ер нь бодож байгаа юм. Тэгээд бас нэг хан сая төгрөг бэлгэж өгсөн. За. Хүн чинь бас өөр юм гэсэн бодолтой байх хэрэгтэй. Тийм шүү дээ. Би нэг сул дараа хүн гэж болохгүй шүү дээ. Ахгууд маань ингээд санал болгох бас гайгүй те энэ үнийн дүнд нь таарчаар дажгүй пробокс гэдэг юм шиг. Ягаад та пробокс гэдэг байгаа юм? Пробокс чинь даацтай тэр. Зүг. Нөө ном момтаг юм уу те? Номтай пробокс гин. Зүг. Номтай ямар ч байж болно зүгээр. Хамгийн гол нь нэг дуу шоу багтаа итай. Тий асуудалгүй машин байх хэрэгтэй юм те. За тэгээд тийм машин байвал бас санал болгоорой. Тэгээд одоо. Тэгээд хөдөлмөрлөх хэрэгтэй тэгжээж мөнгө олдсон шүү дээ. Тийм шүү дээ. Залхуураатай байл үсэн ямар юм аа. Аа үүний jalчижсэн. Тэгээ өөч. Хол үүний jalчижснаас юм л яг үнний бодтой харагдаад гоё. Бод тэмдэр яг юм байна. Ингээд тийм. Би пиа усын сонголоо. Та юу? Тий. Модгүй юм чинь тийхгүй. Модгүй хүн бол пиавын сонгох шүү дээ. Би бол тухайн үед одоо тэр контентыг хийж байгаа тантай таарсан бол та усын сонгоч байгаа юм байна. Усын сонгох угаасаа. Пиавар яа тий. Хиес автаад явахгүй шүү дээ. За энэ байна. За одоо миний хөлдөөгчний төмрүүд ингээд задлаад ингээд яг задлаад ингээд авсан төмрүүд нь. Одоо энд байж байна. Тийм хөлдөөгчний төмөр. Энэ одоо миний ажлын хувцсунаар янз бүрийн юм байна. Эднийг одоо зөрчилгөөж чадахгүй байна. Зам болохгүй л байна. Энэ хараа одоо энэ жишээ нь энэ биш. Энэ одоо орос төмөрч юм шүү дээ. Ийм зузаан төмөр гэдэг үгүй. Тийм бэ тийм. Ийм зузаан тэр. Энэ бүр зузаан төмөр. Мөрөөсаа гэдэг орос хөргөчнүүд үү. Тэрний төмөр. Аа дээшээ юу. Энд би чамд одоо жинхэнэ үзүүлэх юм энд баг. За яриад яах вэ? Баян савтай яах. Ингээд болж гинэ амьдрал. Хүн ер нь байгаа юмдаа сэтгэл хангалуун байх хэрэгтэй. Яал сэтгэлээр унаад байвал яаж юм. Модууд байна. Ийм модууд ч харин энэ одоо ингээд цуглуулсан юм. Дандаа ингээд портроор авчирсан тийм төмрүүд байгаа. Миний ажлын юмнууд энд байна. Одоо би багцаа харуулах гэдэг юм. За миний одоо ажлын зэвсэг энэ байна. Гүүс байгаа тийм. Гүүс байгаа алх байгаа. Энэ миний одоо нөө хөршний төмрийн яндан чи энэ байна минь. Энийг үзтээ. Юуных нь гинэ? Хөршний төмрөөр хийсэн яндан. Ийм одоо чи ингээд өргөд үздэг хүнд. Тийм бэ. Хүнд өгөөд дузаан богод ийм гоё. Одоо энэ болохоор 15-ын голцтой 150 турбаны бүдүүнтэй яндан баггүй юу? За. Энийг хүн аавна гэдэг одоо яасан байгаа. Одоо өнөө маргааш байна. Ах би танаас нэг юм асуу. гоё. Яг ийм зузаан төмөртэй яндан зардаг юм уу гадууд? Загмахтыг үр зарж байгаа. Зарж байгаа. Наран туулдаг өрмөг байгаа. Үнэтэй юу? Үнэтэй. Хэд их вэ? 70,000 70,000 хүрж байгаа. За та болохоор одоо би болохоор нэг 60,000 өгчт юм уу? Хүмүүс тутаа. Тийм. Зах зээлийн анхаас доогуур гэж байгаа шүү. Хүмүүс тутаа авдаг. Тэгээ би чи хажуугаар бас их янз бүрийн хийнэ. Дугуй мугу босгоно, ундаг дугуй босгоно янз бүрээр. Ундаг дугуй босгож зарнаа. Удлаа ярих юм ерөөсөө байхгүй. Одоо босцсон ундаг дугуй байна уу? Байна. Үзүүлнэ. Ах нь удлаа ярихгүй. Хулгай дэлгээ ярихгүй. Энийг бол тийм. Энд тэндээс ах нь түүхий идмэд тиймхүү газараас аваа. Энэ хараа морин зулцаг байна. Тийм энэ миний хоол идэх зулцаг маань энэ байхгүй. Хоол надаас зулцаг байгаа. Хоёр байгаа. Тэгээд нэг ихнэ байгаа. Ихнэ болохоор одоо төрөхөд бас болохоо байсан. Энэ хийц одоо би ч нэг харуул. Тэртагийн хийсэн заяа. Одоо энд юу дутуу байгаа гэхээр энчээ ч нөө нэг одоо энэгээр ингээд тороос гүгээд энэ юугаа сольдог. Ингээд солиод ингээд солино штэ. Тэр нь дутуу. Энэ болохоор одоо ингээд жиг явахд бол болно. Гэтэ хамгийн гол нь нэг энэ араамдаа сольдог юуг нь тороос нь хийгээгүй. Сандал нь бол байгаа. Сандал нь бол байгаа. Хийгээгүй байгаа. Тэгээ ингээд энэ бадагч бүх юм дутуу байна. Энэ дутуу ингээд босгох гэж бэлдэж байгаа. Энэ бас байна. Энэ дугуй байна. Нэг ихвэгддэг дугуй шүү. Тийм ихвэгддэг дугуй. Энэ байна. Тэгээ энэ ч бас нэг жижигхэн дугуй байна. За энэ яг бэлэн болсон дугуй нь энд байгаа. Яг унаа явахад бэлэн дугуй босох. За нааш үрд. Ийшээ оёо. Тэгээ дугуйгаа хаана авчихсан? Тэгээд хүүхдүүд авчтیں۔ Хоёр явын хүүхдүүд. Тийм сургуулийн хүүхдүүд энэ тэр таньд хүүхдүүд мэднэ. Таньд хүүхдүүд дээр зарччих. За нэг ийм юм. Энд ч бас 26 та саяных чи 24-тэй том дугуй чи 24-тэй. Энэ 26 та дугуй бас энд байгаа. Ингээд дутуу орхисон байгаа даамаа. Эднээс нь бас ингээд гинж минж. Энэ болохоор гинж дутуу байгаа. Энэ бол яг одоо унахт бэлэн дугуй энэ. Шууд унахт бил энэ ганцхан сууд нь урагчсан. Үеийнээс тэ гоё дугуй шүү. Нэг тэгээд хөнгөн цаг араамтай дугуйгүй энэ бүр. За тэгээд одоо энэ болохоор одоо ингээд дурд дугуй тий. Дурд дугуй нэргүүл мэд. Цаа эргүүлээд. За эргүүл. За ингээд торомц жоос. За торомц бүх юм барина.
хойдгоо одоо ингээд одоо ингэж юм тийм үү? Тоорн бүх юм барьж байгаа. Ингээд унахад бэлэн дугуй байдаг байхгүй. Иймэрхүү маркаар ингээд дугуймг босгоо хөөрхөн цааш. Воонч ингээд нэг хүүхдүүд хөөрхөн амт мөнгө тас муутай байж болохоор 50-60 мянган төгрөгөөр ийм дугуйг зарч чи дуртаа төгөх гэж. Зөө. Хөөчин дугуй. Ингээд иймэрхүү маркаар амьдарч юм дээр. Яг яс юм дээр. Тэгээд та чинь ер нь юу хийхэн олсон бай тэрүүгээ ингээд мөнгө болгоод тийм тэгээ хүүхэд байхдаа энэ дугуй босгоо зардаг. янзлаад Динжи мянган зах байх тэнд дугуймгоо зараад нэг тухайн үедээ 150 төгрөгөөр 200 төгрөг мөргөөр крам гэдэг дугуй зардаг. Зөө. Тэрнийхээ буйнаар одоо ингээд яг жижиг баг дугуй босгоо зардаг. Тэгээ хөөх хитэн төгрөг асуулаад. Зундаа бол ерөнхийдөө бол дугуйнууд сайн зарагдах юм байна тий. Дугуй янзын зарагдана. Юу 7 хоногт өдөрт нэг дугуй гэдэг чинь. Тэгээд өдөрт нэгээс 2 дугуй зараад байдаг. Тэгэл болоод байдаг. Тэгээд дутуу хөтөө зүйлүүдийг нь болохоор худалдаж авдаг юм уу эсвэл ерөөсөө хооронд нь сэлбээд авах уу? Сэлбэн түүх идмэд дээрээс очиод сэлбэрээ аваад явчихдаг. Хэд 3 цаас нэг үү. Түүх идэх гэж аль. Одоо нөө саяны миний юм тушаадаг. Тэн дээр чинь бас байж тийм. Ингээд төмөрн тушаадаг хүмүүс. Зүг. Мэдхгүй хүмүүс ингээд дугуйг хагарчаар нөхөө мэдхгүй тийм хүмүүс идэх чинь шүү. Тэрийг аваад босгоод ингээд бас хэд 3 цаасаар өөртөө ашигтай зардгийг. Яг л одоо ингээд бодит амьдрал ийм л байна. Тэгээ энэ модод энэ бүх одоо энэ модод бүгдийг одоо ингээд гаднаас хаяглаар түүж ирсэн мод. Та юу? Тий. Бүгдийг төлөөсөн. Одоо үйл түлшин дээр. Одоо түлшин дээр одоо энэ хураацсангууд чинь бүгд эднэр бол бүгд түлшнийх. Одоо энэ хураацсангууд цаана хураацсан цэвэр банзнууд нь болохоор дандаа байшин сав барьсан ч болохоор хэрэглээний мод байна. Зөө. Одоо чи харахад тийм байгаа. Ингээ харахаар тэгэл энэ бол одоо дандаа хэрэглээний мод байгаа. Хадаасын түгэл яг хэрэглэхэд бэлэн мод. Одоо яг нойтон банзнаас илүү эдгээр чинь чанартай байдаг. Гой хуураа тий. Чилэгшээ гатсан хуураа байна. Тийм. Тэгээд ийм гой нөөцтэй байгаа. Тийм чинь хүн чинь ингэ нөөцтэй гэж юм хийнэ үхээс ямар ч төмөрний нөөцгөө хүн ажил хийж чадахгүй шүү. Тийм шүү. Тийм шүү тий. Тийм байдаг хөөхгүй. Төмрөө нөөцлж аваад. Төмрөө нөөцлөд ингэ битгсэн. Тэгэл ерөөсөө яндаа ингэ одоо энийг портер ачмал 2-3 портер төмрөө. Тийм байна амар. Дузаан ингэ нэрээ байгаа. Нингэн тустай дузаан одоо нингэн энэ байхгүй. Нингэн нь болохоор энэ байхгүй. Одоо энэ хужаа хөргөчний гэрч энэ байхгүй мэдээ. Энэ нингэн байгаа байхгүй тий. Энэ нингэн. Орос нь болохоор хамаагүй дузаан. Саяны одоо чамд үзүүлдэг чинь. Яндан болсон. Тэгээ энэ орос хөргөчнийх. Энэ орос хөргөчнийх. Орос хөргөчнийхний махан төмөр идэхгүй. Орос хөргөчнийх нь. Орос хөргөчнийхний махан төмөр. Махан төмөр бүгд дузаан. Хятад хөргөчнийх нь нингэн. Энэ болохоор дузаан. Хамаагүй дузаан мэдв. Саяны чамд үзүүлдэг. Дузаан төмрөөр л голцсон яндаа шүү дээ тийм. Тийм дузаанаар нь хийгээд өгт юм. Яг юм авж байгаа үнээс дурамтаа. Ийм л юм дээ. Яг тийм биш энэ хараа. Тийм надаа одоо чиний нэг яриад байгаа хөлдөөгчний төмөр чинь шүү дээ. Энэ чинь нингэн төмөр байхгүй. Энэ нингэн юм уу? Нингэн. Нингэнээр гэхдээ хийж болдго юм уу? Болно. Могно. Одоо энэ нэг юм бодогч нь 9,000 төгрөг шүү дээ. Хамгийн амтхан 9,000. Тэгчин би энийг үнгүй цуглуулж болж байгаа. Одоо би энэ эдүүсийг бүгдийг ачирд 20,000 төгрөгөөр л ачирсан. Портер өсөд ойрхон. Портер өсөд ойрхон дөө. Тий. 20,000-аар л ачирсан. Хаанаас авчихсан тэгээд? Ойрхоноос энүүхэн доор барилгаа гасгсан байсан. Тэнгүүт нь ахна ялангуутаа портер гуйсан чинь энүүхэн нэг буудлын зайтал газар гэсэн чинь 20,000 өгч төгөөлөд өгөх юм. Тэгээд гэсэн байхгүй юм. Тий одоо ингэ байж байна. Одоо ийм шиг нэг ганцхан ролгүй. Оройчны дугуй шүү дээ. За. Одоо энэ чинь ингээд тий. Одоо ийм их цуглуулна. За. Энэ чинь ширхийн 500 төгрөгөөр өгч чинь. Одоо над 8 ширхэг байна. Ингээд 4,000 төгрөг. Би энийг дахтар яашаа зарахад урсаалхын тэгээд үүрээ явчих. Яашаа өглөө мөнгө. Тийм шүү дээ. Амьдрах гал би ядаж байна. Яг л ингэж амьд. Багж хараа. Тийм багж юм аа. Энд багж хаанд чи зайд. Нэг тасарсан шуудаанд хийчих юм бол хоо. Энүүхэн ойрхон баг. Тэр юугаа. Тайгаа. Одоо энүүхэн. Энэ дотор энэ. Энэ. Ийм багж байна. Энэ ч нөө имхрэц нуугдсан шүү дээ. Имхрэлийн нуулна энэ налуу. Ингээд налуу гоож. Тийм бай. Энд чинь ингээд нуулахаар цаанаа тэглэхгүй ингээд явчихдаг. За энэ өргөний нүдний хоёр. Өргөн чи юм уу? Хүнээр гагнуус юм уу? Та гагнур хийд юм уу? 14 см юм байна өргөн нь. Одоо нэг нуулахаар 14 см нуулаа явна гэж байна. Тэгэхээр зүгээр гүйж болохоор нэг санж гарантай байгаа шүү тийм ээ. Нэг санжил байгаа. Сайн байна. Тэгэхээр энэ ч ажигтай. Ийм турбаг тавь турбан дээр бүрийг хилдэгчтэй юм турбаа. Энэ турбаг дуугийн намсгаа дотор нь даавж ихэ. Тэгэхгүй цөөрөт өгөх. Дан гэж цөөрөт биш. Цөөрөт дууг нь багсгаад.
даавж Аав ихтэй. хийж байгаа юм тий. Даавж ихчээр цөөрэ дуун багсдаг. Аа, Тэгээд зөө. тийм. Миний чадал чансаа хүрээд одоо тусалчаар юу вэ? Тийм би хүнээс нэг тусалцаа хүсхий бодохгүй. Аа? Бодохгүй. Нөө амьдрал болж байгаа ч. Айгу. Яа, хүнээс амьдарч байгаа юм хүнээс юм гадаад. Тийм муухай зам байдгүй. Шунлгээд ахын байхгүй тийм. Шунлгүй. Тэгж л амьдарч юм да. Одоо за ийм тэгвэл. Тэгвэл одоо ямар нэгэн ийм нөгөө нэг ийм саяны энэ төмөр мөмөр чинь байж тээ те. Ингээд юм хийж яхад нэг багаж ч юм уу. За ундаг дугуй муу яхад ингээд за ундаг дугуй ч гайгүй. Энэ төмрөөр янда хийхэд чинь нэг юм багаж магажны нэг дутуу мутуу юм байна уу? Байхгүй. Та ингээ ерөөсөө нөгөө машин цуглуулж байгаа мөнгөнд чинь би хандвал чийдэггүй. За. Болно нэстэ. Яг машин цуглуулж байгаа. Дансаа л өгч. Дансаа өгч. Данс руугаа тэгээ би мөнгөнд Ямар банк ээ? хаан банк. Та Би хааны данс. машин цуглуулж байгаа мөнгөнд чинь би хандвалж байгаа шүү. За яа. За тийм. За ингээд баясахахтаа ингээд 200 мянга өгсөн юм. тэгсэн. Баярлаа. Та мессеж хараад байгаа юм уу? Тий. Мессежээр ирд юм. За мөнгө нь орсон байгаа сте. Орсон байна. За баярлаа минь. зүгээр. Тэгээ ямар ч байсан би таныг одоо та бол гэхдээ намайг мөнгө өглөөгээд ажиллаж зогсоох юм биш вэ нөө? Өдөр болгон л явах юм байна. Өдөр болгон явах. Маргааш би одоо ахаа явна штэ. Бис байгаа тэрнээс яналаад явна штэ. Нөгөө буцаагаал тэгээд замаараа юм төв би голцсон. Хүүхэд залуучуудаа одоо захиж хэлэх юу байна? Одоо манай бичлэгийг үзэж байгаа. Ер нь тэгээд электрон тамхи баг татаараа л хэлмээр энэ да. Электрон тамхи эрүүл мэнд асар муу штэ. Уушиг асар муу. Зүгээр янжуур тамхинаас илүү. Та яаж мэдээд байна? Яаж мэдэж юм хэр энэ хүүхдүүд хэрэглэсэн хүүхдүүд бөхшүүлж ханиалгаад байгаа хөөх гэж байна. Асар хортой. За. Тийм яг нөө сүрээ туссан юм шиг ингэж бөхшүүлээд ханиалгаад цэрн нуугчаад гарахгүй. Тийм амир байгаа хөөх. Тийм учраас электрон тамхи баг татаараа минь дүүнэр гэж хэлээ та. За. Өөр одоо хэлээ. Тийм. Манай ахын эрүүл мэндээ сайн анхаарч амьдраарай. Өвөл болж ийн хүүтний үлрэл ирж ийн. Эрүүл мэндээ сайн гараад дулаан хувцас сайн өмсөд оролт моролтоор сайн ороод тэгж л амьдр гэж хэлээ та. Өөртөө юу вэ? За. Эрүүл мэндээ сайн анхаарай. Тэгээд таньдаа эрүүл энхийг хүсээ. За баярлалаа. Сайн миний утасны дугаарыг авсан байгаа. Тэгээд түүтэйгээ холбоотой байгаарай. Тэглгүй яах вэ? Тэгээд танай гэр бүлийн хүнд бас эрүүл энхийг хүсээ. Тэгээд миний дүүч ажлын амжилт хүсье та. Энэ зам үлдээтэй явах гэж ирээ та. За. Ажил үлдээтэй явах. За. Өөр хийх байх. Нэг яг машин авахгүй тийм. За. Тэгээ миний амжилттай ажил амжилттай явах. Ахын дэж байгаа маргааш нүгэл. Яраарай. Ажиллаж байгаа уцаар яриа заяа. Тэгээрэй та. Баяр сайхан ахна гэж ярья. Тэгээ. Чамдаа бичлэгээ хийлгэсэн гэдэг. За тэгээ. За тэгээ байна. За баяртай. Юу. Өстө хөөрхөн ах юм аа. За баясахаа ахтайгаа энэ хүү контентоо хийж дуусгалаа. Тэгээд манай хүн бас хүнддэг шалтгаан байна. Хатан гэр орон руугаа бол одоо тий оруулах боломж алгаа гэдэг чинь тэгээд би бас хүний шалтгааныг нь бас тэг хүндэтгэж үзээд яваалаа. Тэг ямар ч лсэн хашаа хороонд нь оруулаад та бүхнийг танилцууллаа. Ахынхаа одоо ажил хөдөлмөр эрхэлж байгаа энэ байдлыг нь бодит үнээр та бүхэндээ хүргэлээ. Тэгээд юмхнаар юм хийждэг. Өстой мундаг ах юм байна да. Тэгээд одоо хөрөгч хөлдөөгч янз бүрийн тэгэл төмөр гаруул бас энэ баясахаа ах маань бас авчихл юм шиг байна. Нөгөө л арх удаггүй хүн байдгийг бас дахин баталж харуулж чадсандаа маш их бахархалтай байна. Тэгээ манай үзэгч нар ч гэсэн одоо хоёр дахь түүхийд төвдөг хүмүүс дотор арх удаггүй хүн байна гэдгийг одоо дахин одоо баталж харуулсан надад одоо тэгээд итгэж байгаа хаа гэж бодож байна. Тэгээд тав хүмүүс ч гэсэн цаашдаа одоо яг энэ сав суулгал төс уулзуудыг одоо бүгднгийн арх удаг гэж харж болохгүй нэ шүү. За. Дараагийн контентээр уулзъя. Баярлалаа. Бог яваалаа. Тэгээд манай бичлэгэн дээр лайк дараарай, зүрх дараарай, шеэр хийгээрэй. Тэгээд залуус маань үлгэр дуурайл аваарай. Ахын цахаасыг одоо дагаараа санаж яваарай.